За бид санаа би Монгол Улсын их сургуулийн археологийн 2 дугаар төвчний оюутан ундрах хэрэгтэй байна. За би археологч мэргэжлэр сурдаг ч гэсэн түүхийн мэргэжлийн анги ч гэсэн өөрийнхөө одоо хүсэл сонирхол хоббигоор түүхийг чадах чинь нэгээрээ бас ингэж судалдаг. Тэгээд тэрний хүрээнд Монголын улс төвчний 275 дугаар зүйлийг нэтлээ үзэх гэсэн сэдвтэй юм судалгааг бол хийсэн юм аа. За тэгэхээр энэхүү судалгааны маань зорилго бол Монголын улс төвчний 275 дугаар зүйл гардаг. Бат гүйг хоёрын маргааныг бусад сурвалжийн мэдээтэй харилцуулан нэгтлэн үзсэн. За уг зүйлд мэгэ хотыг эзэлсний дараа болсон найрын үеэр Бат Ахмад өвгөний хувьар төрүүлэн сархад хүртснээс болж гүйг бүрийн нар түүнийг доромжлоо уг найрыг орхин одсон тухай өгүүлдэг. За судалгаанд энэ мэдээг Перс, Хятад, Орос их сурвалжтай тулгын шинжилж үйл явдлын он цаг өрнөд түүхэн бодит байдлыг бол тодорхойлохыг зорьсон юм аа. За тэгэхээр Монголын улс төвчний 275 дугаар зүйлд дараах байдлаар өгүүлсэн байдаг. Бат Хевчак нутгаас өгөөдөө ханд нууцаар өчөж илгээсэн нь Мөнх тэнгэрийн хүчинд хаан ахын сууд мэгэ хотыг эвдэж Орос улсыг эзэлж зүг зүгт 11 харь улсыг оруулж алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хормыг хөрмөлөө. Энэ хөрөм дээр би бүх хан хүүдийн Ахмад тул 1-2 аяг сархад тэргүүлэн өв. Гэтэл бүрийн гүйг хоёр надад муудаж хормоос гарч одвоо гэж бичсэн байдаг. За тэгэхээр энэхүү одоо 275 дугаар зүйлүүд дээр одоо гарч иж байгаа хамгийн эхний асуулт маань мэгэ хотыг хизээ эзэлж авсан бэ гэдгийг нэг төгөнд тодруулах шаардлагатай. За тэгэхээр мэгэт буюу магаас нь Кубан голын орчинд байрлаж исэн алаанчуудын нийслэл хот байсан байна. Тэгэхээр Йохан улсын сударт 1239 оны үлийн 11 сард мөнх Мандайс улс зэрэг авч мэгэт хотыг хааж 3 сар үзээд авчээ гэж хятад сурвалжтай гарсан байна. За Перс сурвалж болоход судрын чуулган дээр 1239 онд таацах гахаа жил гүйг мөнх бүрий болон хадаа нар мэгэт хотыг дайлан 15 хоног бүслээд хаврын ихэнх сард эзэлсэн гэж энэ хоёр сурвалжтай бичсэн байна. Тэгэхээр энэгүй хоёр сурвалжийн агуулгаас харах юм бол энэ хот 1240 оны ихэр эзлэгдсэн харагдаж байгаа. Тэгэхээр нууц төвчнөр гардаг түрүүний одоо хагцлын найр бол 1240 оноос хойш болсон гэдэг нь эндээс бол харагдаж байгаа. За тэгээд Монголын нууц төвчөнд цааш энэгүй үйл явдлыг өгүүлдэг. За тэгээд Батын энэ үгэнд өгөөдөө маш хилэгнэж гүйгийг үл уулзаад өгүүлвэн энэ төрөмгийн хэний үгс дэлгэж ах хүний өдөөс ам дүрм өгүүлв гэж зэмлсэн. За улмаар тэднийг бараалахыг зөвшөөрөөгүй боловч мөнгө болон бусад ноёдын ятгалгаар тэднийг дуудаа ирүүлж хатуу зэмлээд гүйг аргасан хоёрыг Бат мэддэггүй, бүрийг цагаатаа ах мэддэггүй гэж буцааж дайны талбарт илгээсэн гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэхүү агуулгаас харах юм бол гүйг Европод дайны талбараас Монголд буцаж ирээд өгөөдөө хаантай уулзаад буцсан гэдэг нь бол эндээс тодорхой байгаа. Тэгэхээр гүйг яг хэдийд Монгол руу буцаж ирсэн байх юм. Монгол руу буцаж ирээд Европ руу дайны талбарт очих тийм цаг зав түнд гарсан уу гэдгийг бол одоо нэгтлээ үзэх хэрэгтэй. Тэгэхээр судрын чуулган буюу одоо Перс их сурвалжид гарч байгаа мэгэ хотыг эзэлсний дараа тэд хаваржаа илэн байлдах зэргийг засаж бухтай өгөөд төмөр хаалга болон тэр авийг дайлаар илгээвэ. Гүйг мөнх нар хулган жилийн буюу 1240 оны намар зарилгаар буцав. 1241 онд таацсан үхэр жилийн намар тэд ордостоо дөрөв мэтэлсэн гэж байна. За Йохан улсын сударт 1240 оны үлийн 12 сар зарилгт гүйгийн цэрэг эвжээ гэсэн байна. Тэгэхээр 1240 оны сүүлчийн орчим гүйг Европын дайны талбараас наашаа Монгол руу буцсан байх үндэс бол эндээс гарч ирж байгаа. За тэгэхээр энэ агуулгатай зөрчилдсөн нэг Оросын их сурвалж гарч ирж байгаа. Тэр фонетик литературын древний Руси гэдэг Оросын их сурвалж үүдэг. Түүн дээр одоо Киевийг эзлэх байлдааны үеэр босон үйл явдлыг бичсэн байгаа. Тэн дээр Киевчүүд товруул гэдэг нэртэй нэг татарыг одоо Монгол гэсэн үг шүү дээ. Олзолж аваад тэгээд одоо монголчуудыг одоо ямар жанжид удирдах яваа гэдгийг бол асуусан байгаа. Тэгэхэд тухайн одоо олзлогдож хэлсэн байгаа. Орд байдар бэрхчээр хадаан бүчөв мөнх гүйг Сүбэдэ Баатар буруундаа байдар нар байсан гэж бичсэн байгаа. За тэр олзлогдож бүр гүйгийн Батын аймгийн тэргүүн ноён гэж тодорхойлсон байна. Тэр 1240 оны 12 дугаар сарын 6-нд Киев хотыг бол эзлэн авсан. Тэгэхээр 12 дугаар сарын 6 гэхэд гүйг Киевийг эзлэх тулдаанд бол орж исэн байгаа. Тэгэхээр 1240 оны намар гэхэд бол гүйг Монгол руу буцаагүй 12 сард гэхэд Киевийг эзлэх тулдаанд орж исэн гэдэг нь лээс тодорхой гарч байгаа. Манай түүх бичлэгч гэсэн одоо гүйг бол Киевийг эзлэх тулдаанд орсон гэж бичдэг. Тэгэхээр 1240 оны 12 сарын 6-нд Киевийг эзлснээс хойш одоо гүйг наашаа явсан байх боломжтой болж эхэлж байгаа. За тэгэхээр Бат гүйг хоёрын одоо зөрчлийн бодит шалтгааныг тодруулах хэрэгтэй. За тэгэхээр 1241 онд 41 оны 4-р сарын 9-нд Шай голын тулдаан гэж алдарт тулдаан болсон. За тэгэхээр юуны төрөм Бат бол Торск гэж цайзыг эзлэхийг оролцсон боловч бүтлгүүцсэн. За харин Сүбэдэ ирээд илүү бага зэрэгтэйгээр 3 хоногийн дотор газ тулдаан руу цайзыг эзэлсэн байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Батгүйгийн бодит шалтгаан бол ер нь
угсаа гарлын одоо Батыг одоо зүчиг Чингис хааны хүү биш гэж үздэг тийм нэг угсаа гарлын асуудал байж болох ч илүү бодит шалтгааныг би тодруулахыг зорж байгаа. Тэгэхээр Бат хаан бол өөрөө цэргийн удирдагчийн хувьд нэг тийм чадварлаг нэгэн байгаагүй гэдэг нь түүний гаргасан ноцтой алдаа мэдс ажиллаж байгаа. Эхнийг нь бол энэ тоорч цайзыг эзлэхэд болсон үйл явдал байна. За хоёр дахь нь Шаая голыг гатлах үед дайсны доо хэтэрхий олон байх хүнслэр Бат ухрах саналтай байсан. Зарим алдарт Жанжи одоо сүбэдээ илүү ухаалаг санаа гаргаж одоо голын одоо хамгийн өргөн хэсэг буюу өмнөд хэсгээр сал хийж гатлаа дайсны хоёр талд гарч одоо голын нөгөө талд хоёр талаас ингээ бүслэн цохиё гэсэн ийм санааг бол гаргасан. За түүнийхээ дагуу сүбэдээ бол голын өмнөд хэсгээр голыг сал хийж гаталж ирсэн. Сүбэдэг бол гол гаталж дуусахаас өмнө Бат хаан одоо Шаая голыг гаталдаг ганцхан гүүр байсан. Тэр гүүрийг одоо унгарчуудаас улаан авахын тулд сүбэдэг хүлээлгүй шууд дайралтанд орсон. За дайралтанд орсны хүнсэнд маш их хохирол амсан 30 хүн тутмын нэг нь живж өгсөн гэж Йоаннсын судраг дээр бол бичээд байгаа. Тэгээд одоо өөрийнхөө хамгийн ихтгэж томоохон жанжин болох Бахатуу жанжнаа алдсан байна. За тэгээд гол гаталсны дараа бол одоо Бат дайсны доо хэтэрхий олон байна гэж дахиад ухрахыг хүссэн. За үүний хариуд бол сүбэдээ хэрэг та буцахыг хүсвэл ганцаараа боц би Дунай мөрний иргэдэг пэйж тод хүртэл ухрахгүй гэж хэлээд давчлалтанд орсон. За энэ мэдээний сархууд Монголын одоо цэргийн удирдагчдын дунд үл ойлголцол байсан гэдэг нь бол эндээс тодорч эхэлж байгаа. Тэр ингээд Батын ингээд гаргаж ирсэн бас нэг алдаа нь эндээс ажиглаж байгаа. Маш их хохирол амссан Шаая голын тулд Батын үйлдэлээс болж. За тэгээд Шаая голыг гаталсны дараа ялалт байгуулсны дараа нэг томоохон хэмжээний найр болсон байна. Тэр найран дээр бол Бат өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрсөн байна. Миний буруу энэ хүү байгуулсан бүх гавь нь одоо сүбэдийн гавь юм а гэж хэлж ирсэн байна. За тэгээд судрын чуулганд унгарчуудыг ялсны дараа Монгол жанжи тэр зам Тиса болон Дунай мөрний орчинд амарч байсан гэж байна. За Йоаннсын судрагт Монголын харим Шаая голыг гаталсны дараа тэд их цуглаан хийж айр болон дараа суусан гэж бичсэн байна. Тэгэхээр 241 оны 100 Дунай Тиса болон Шаая голын орчинд томоохон хэмжээний найр болсон гэдэг нь энэ хоёр сурвалжаас харагдаж байна. Тэгэхээр энэ үйл явдал тэр найр нууц төвчний 275 дугаар зүйл дээр гарч байгаа найртай маш төстэй зүйл ажиглаж байгаа. Яг тэр Монголын нууц төвчөнд хэлж байгаа гүйг Батыг дормжлохдоо одоо сахалт ингэж сацуун болж тийм ном барьсан юмнуудад одоо модон зүйлгүүр таарах гэх мэт олон тоог ашиглаад сахалт юм гэдгийг олон тоон дээр ашиглаж байгаа. Тэгэхээр Батын зөвхөн хувь хүнийг нь биш Батын удирдлагад байсан нийт цэргүүдийг хэлж байгаа дүр зураг эндээс харагдаад байна. Тэгэхээр энэ зүйл тэгээд дээрэс нь энэ 41 оны 100 бүсийн найран дээр Бат өөрөө шүүмжлэлийн гол бай болсон байгаа юм л да. Өөрийнхөө одоо буруу хүлийн зөвшөөрсөн сүбэдээ шүүмжлүүлсэн. Тэгээд олон тоон дээр одоо хэлж байгаа үеийг хэлсэн үг гэх юм зүйлс нь 41 оны 100 бүсийн тэр найран одоо 75 дугаар зүйл дээр гарч байгаа тэр найрын дүр хагслын найртай маргаан болсон найртай маш төстэй зүйл ажиглагдаад. За тэгээд энэхүү баримт сэлтээр тулгуурлаад нэг юм он цагийн схемийг гаргаж байгаа. 1935 онд 75-аад их хурлаар бол ерөн зүгийн аянд байв гэсэн. За мэгээ цогт мэдээж 1940 онд эзлэгдсэн байгаа. 40 оны ихэнх гэхэд үүнээс хойш мэдээж нөгөө маргаан болсон найр болсон гэдэг байгаа. За тэгээд 1940 оны намар гүйгийг цэргийн авч буцсан гэдэг судрын чуулган Йоаннсын судраг хэлээд байгаа. Гэтэл Оросын сургууль дээр бүр 40 оны 12 сард Киевийг эзлэх тулд мордж ирсэн гэж бичсэн байна. За тэгээд зун болсон тэр Шаая голын тулдааны дараах одоо нөгөө 75 дахь зүйлтэй маш төстэй найр бол энэ 41 оны 100 болсон. Тэгэхээр энэ 41 оны 100-аас хойш гүйг наашаа Монгол руу явсан байхаа гэсэн хаамтлыг гаргаж ирж байгаа. Яг за тэгээд тэндээс дулгуулаа өгөөдөө гүйгийг дуудсан мэт хамгийн сүүл боломжтой үйл 1941 оны сүүл үе гэж байгаа. Энэ 100 болсон найрнаас хойш гэсэн. За яагаад ингэж үзэж байгаа юм бэ гэхээр гүйл одоо 1941 оны 12 сарын 11 гэхэд 11-ний өглөө гэхэд өгөөдөө хаан нас барсан. За нас барсан мэдээ гүйг сонсох үед 1942 оны ихэнх гэхэд сонсох үедээ Казахстаны нутагт Эмил гэдэг газарт сонссон байна. Хар ороомоос 1500 орчим километр алсад байхдаа Казахстаны нутагт сонссон гэсэн үг. Тэгэхээр 41 оны сүүл орчимд наашаа хөдлөөд наашаа яваад яг ингээд Эмил дээрээ яг 42 оны ихэнх цаарж байгаа юм гэсэн таамаглал гаргаж ирж байгаа. Одоо нөгөө талаас 42 онд одоо Киевийг эзэсний дараа хэрвээ гүйг наашаа явсан 42 оны ихэнх гэхэд бүр наашаа Монголын аль хэдийн ирчих цаг байсан гэж үздэг байна. Яг тэр жил гараа хугацаанд болчихж байгаа учраас ирсэн байх боломжтой гэсэн. За тэгээд ийм схемийг л гаргасан. За тэгээд энэхүү судалгааны сүлжэд Монголын нууц төвчний 275 дахь зүйлд өгүүлсэн Бат хуулиарын зөрчил нь тодорхой бодит үндэстэй түүхэн үйл явдал байж байгаа гэж шүүдсэн. За гэвч уг зүйлдэх зарим өгүүлэмж ялангуяа гүйгийг Монголд буцаан дууд авчир дахин дайны талбарт илгээсэн гэх мэт бусад сурвалжийн он цагийн мэдээтэй бүрэн нийцэх байгаа. Яг тэгэхээр
Монголд ирээд буцаад дайны салбарт очих тийм цаг болоогүй гэсэн үг. Яг ингээд он цагийн календарчлсан байдлаар ингээд харахаар тийм зүйл болоогүй гэсэн. За иймээс 275-аас 77 дугаар зүйлийн зарим хэсэг хожим үеийн найруулга засвар орсон байх магадaltaй гэж үзэж байна. За нөгөө талаас энэ зөрчил нь зөвхөн хувийн маргаан биш, харин аян дайны удирдлага хан хүүгүүдийн харилцаа цаашлаад Монголын эзэн төрийн дотоод улс төрийн зөрчлийг илтгэсэн чухал баримт мөн гэж эргүү судалгаагаар дүгнсэн юм аа. За ашигласан материал маань энд байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Сонирхолтой Монголын улс төрчөн дээр тэгээд юугаа он зүгээр хэлэх гардаг. За энэ дээр нөгөө зүйлдер тухайлбал Оросын нэгэн сурвалжийг Киев хотыг эзлэн авахд байлдаанд гүйг оролцоо гэж тодорхой бичсэн байдаг. За энэ дээр би Оросын нэгэн сурвалжийг яг ямар сурвалж вэ гэдэг юм. Энэ доотлох сурвалжаар фонетик стартер дэрийн зүйлс энэ Оросын эртний улсуудын улс тоо. Тэгвэл энийгээ нэгэн сурвалжийг гэхгүйгээр манайд нэрийг төвчүүл хүмүүс тасараа гэж бодож байна. Тэгээд яг энэ сэдвээр яг яагаад би өөрөө төв сурвалжууд унших дуртай л да. Тэгээд нуус тавчаа болон судраж бодох нэг уншиж байгаа үгүй зөрөөх чиглэсэн. Тэн дээр үзлээ зүр наривчсан. Энэ дээрээс харахад яг гүйгийн хизээ буцсан бэ. Тэр буцаад ирсэн асуудал. Буцаад ирсэн асуудал дээр яг төвлөрөх нь яг юу сонирхолтой. Энэ одоо сонирхлыг яа. Зүгээр бусад ингээд сурвалжууд дээр одоо Оросын болон тэгээд Персийн сурвалжууд дээр онцгой зөрүүтэй байсан болохоор одоо сонирхлыг татсан. Тэр би одоо Монголын төв гэдэг нэг баримт нэвтрүүлэг үзчихсэн. Тэр үед Цэргийн төв чадвар 1237 онд гүйг Монгол буцаж ирсэн гэсэн нэг тийм ярьжсэн. Гэтэл содрын шуулганд уншиж байгаа 40 оны хамаа буцсан гэсэн тийм үү харсан. Энэ дээрээс л ер нь гол асуудал гэж үл сонирхол асч ирсэн юм. Тэгээд нөгөө бичгийн бичиглэлээр нэг ганц хоёр юм хэлэхэд ганц хоёр орхигдуулсан гэж байна. Санагдсан. Одоо жишээ гүйг яг хэдийн үед Монгол руу буцны нарийн болох боломж хосбол хомс боловч 1241 он гарснаас хойш хөдөлсөн магадaltaй хөдөлсөн байх. Үүнийхүү алдаанууд жижиг шалгуулт байсан шүү. Тэрний бичгийн ингээд орсон бас магадaltaй гэдэг нь энэ бас орсон байх магадaltaй За тэгээд энэ дээр нэг энэ санал оруулсан байсан. Гүйгийн уг үйлдэл өөр нэг шалтгаантай байсан гэж бодлоо нэгэн санал хэлээ гэсэн энэ хэний санал вэ? Миний шууд саналтай. За энэ дээр яг ямар үйлчлэг байсан? Гүйгийн буцах гэсэн. Энэ дээр гүйгийн нууц товчоонд эхнээс нь уншиж байна. Бат гүйг хоёрын зөрчлийн бодит шалтгааны тодорхойлох Тэрний болохоор нууц товчоонд өгөөж буй гүйг бүрий хоёр батыг доромжилсон нь түүний эцэг зүчийг Чингис хааны төрсөн төв гэдэг эргэлздэг байсан явдалтай холбоотой гэж байна гэж таамаглаж байна тийм. За гэвч гүйгийн уг үйлдэл өөр нэг шалтгаантай байсан гэж болох талаар нэг санагдаж байна. Энд дээр нөгөө дайнуудын тийм. Хатын нэг гарч байгаа алдаа. За энэ дээр өөрийнхөө саналыг төвшүүлсэн. Энэ алдаанаас үүдэж одоо ийм байж болох юм аа гэж харсан. За энийг зөвхөн нөгөө санал төвшүүлье гэж тэгэнгүүт тний санал тодорхойлж байна. Жохон яриулах гэж үзсэн. Өөрийнхөө саналыг аваад өөрөөр бодож авсан. За энэ дээр бас ийм тухайлбал үеийг 100 орчим явсан. Энэ 100 орчим гэдэг нь үлэрлийг орчим гэдэг чинь ер нь бол 100 нөгөө найр болоод байгаа шүү дээ. 75 дугаар зүйлтэй төстэй найр. Тэгэхээр тэр найрыг дараад явсан. Тэгэхээр 100 гэдэг маань өдөрлийг хэлж байгаа тийм. Тэр найр болсон 100. Тийм 100. За тэгвэл энэ дээр 100 орчим гэдэг чинь ямар нэгэн тоон дээр одоо хэлдэг шүү дээ. 100 орчим, 200 орчим юм тийм. 100 орчим гэдэг үг нь яг өөрчлөлт. Тэгээд за энэ дээр бас нэг таамаг гарч ирж байгаа. Дүнлтийн дээр хоёрдугаар гүйг бат хоёрын маргааны зөвхөн хувийн хатаагаад эсвэл эрх мэдлийн төлөв тэмцлээс үүдсэн зүйл биш
Харин аян дайны үеэр батын гаргасан олон алдаанаас үүдэлтэй байж болно. Хэрвээ энэ тамга үнэн бол үеийг 1241 оны сүүлийн хагас Шаяо, Тиса, Дунай орчин болсон их найрын дараа Монгол руу хөтлсөн байх үнс гарч байна. Тийм. За яг энэ бичвэрийнхаа сүлд төгсгөл таалагдж байгаа. За тэгэл баг зэргийн юм уу үгсний алдаанууд байсан. Тэгээд энэ дээр их гоё дүгнэлтсэн байсан. Төгсгөлийн дүгнэлтийн төгсгөлд өөрөөр хэлбэл бат буйг хоёрын маргаан нь ганцхан найрын үеийн үйл ажиллагаа биш. Энэ зөвхөн нэг 2 хүн 3 хүний найрын үеийн үйл ажиллагаа хоёрх байгаад байгаа шүү дээ. Уг нь бол гарч байгаа бол. А гэхдээ харин Монголын эзэнт гүрний дотоод эрх мэдлийн тэмцлийн зарилаа асуудал их гарч хийж байгаад энэ үрж байна. Энийг би судалгааныхаа зорилго дээр оруулж байгаа зүгээр юм. Тодруулж байгаа зүгээр юм. Одоо нэг өдөртөл хэсэгт энэ зорилготой оруулж байгаа. Тэгээд энэ дүгнэлт бас гоё дүгнэлт болсон. Тэгээд энэ судалгааны чинь ач холбогдол нь бас өөрөө юм болж байгаа тийм. За энийг дүгнэлт хэсэгтээ нэгдлийн юм хэлбэр байгаа. Энийгээ бас тодруулж гадруугаа оруулах юм онцолж өгөх. Одоо энэ дээр бодсон. Зүгээр юм. За өөр орос сурвалжууд ер нь хайж үзсэн. Өөр энэ Харпачевскигийн бичсэн Золотые ордо статистик гэдэг. Энэ сурвалж болохоор яг хатан ордноос бичсэн. Тэрэндээ хатан сурвалжийг бичсэн. Яанаас судаг. Тэгээд тэн дээр гарч ирсэн одоо Батын гарч байгаа алдаануудыг бол эндээс авч үзсэн. Би өөрөө хятад хэлгүй болохоор яанаас судаг гэсэн. Өөрөө Монголын уушиг үзсэн. Монголын яг манайх нэг кирилл бичигдэх хөрвүүлийг 4 бут гаргасан. Гэхдээ өнөөдөр тэр баруун зүгийн аймгийн дайны талаар гэх юм бол илэрдэж гараад сүүлийн 4 бүтээр гарч ирсэн. Монголын уус төчөөс бол өөр асуулт хийж байгаа шүү дээ. Тэднэр дээр яг энэ хөндөж онцолж авсан. Нэлийн хайж үзсэн одоохондоо гарч ирсэн. Би эсвэл дутуу хайсан ч юм аа. Адны судалж сүүлийн тайлбар тавьсан шүү дээ. Тэр мэд дээр бас зэрэгтэй яг ийм үйл явдлыг бол бичив. тайлбар төлөв. Тэгээд адны судлаач бол одоо Монголын уус төч байгаа зөндөө өчнөө олон сонирхол татж байгаа шүү дээ. Айлгын хэтийн судлаач. Бидний англи хэлээр бичсэн юм судалгаанууд дээр яг энэ чиний анзаараад хамгийн сэдвэр бас анзаараад бид яг өөрөө яриад байсан. Судлаач саналгүй байна. Зүйлээ өөр зүйлж нэгтлээ. Тэгээд харьцуулаад болов бодсон юм байна. Монголын уус төч юу юм ноц төчөө судалж байгаа юм чинь галиг шиг хүн байна. Хөл ч юм уу энэ маш их гал нэг шүү дээ. Тэгээ сайн нөгөө сүүлд мусахан доктор бас харсан шүү дээ. сайн яваад орж байгаа гэсэн юм.